Өөрийнхөө тухай эрүүл бодол санаатай байх нь амьдралаа хайрлахад тань тустай. Хэрвээ хэн нэгэн хүн өөртөө дургүй байдаг бол энэ нь сэтгэл зүйн хувьд өвчлсөнтэй адил зүйл гэж би үздэг. Бурхан биднийг энэ амьдралдаа ийм байгаасаа гэж хүсдэггүй. Та өөрийнхөө талаар сөрөг бодолтой байх ёсгүй юм аа. Баяр хөөрөөр дүүрэн амьдрал нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү? Баяр хөөрөөр дүүрэн амьдрал нэвтрүүлэг тавтай морилно. Бид ихэнхдээ хэрвээ энэ хүн үүнийг хийчихсэн бол тэр хүн түүнийг хийчихсэн бол би амьдралдаа баяртай байхсан да. Хэрвээ надад түүнээс илүү зүйл байсан бол түүнээс илүү зүйл байсан бол би амьдралдаа баяртай байсан гэж боддог. Гэвч бид амьдралдаа баяр хөөртэй байх уу үгүй юу гэдэг маань ихэнхдээ бидний хандлагаас хамгаалдаг. Өнөөдөр би та бүхэнтэй таны амьдралдаа болон өөртөө ханддаг хандлагуудын талаар ярилцахыг хүсэж байна. Та зүрх сэтгэлээ нээгээд Өмнөд Каролинагийн Гринвилл хотод заасан энэ хүчтэй үгийг хүлээн авч сонсоорой. Бурхан таныг ивэх болтугай. Та одоо өөртөө байгаагаасаа илүү дуртай болж чадах уу? Та нараас хэн ч өөртөө муугар ханддаг, өөртөө ханддаг хандлагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг мэддэг бай. Миний хувьд энэ нь хүмүүст зааж сургаа гэж Бурханы надад өгсөн хамгийн чухал зүйлүүдийн нэг. Одоо би танд Joyce Meyer гэгч энд зогсож байгаа эмэгтэйгийн энэ номноос бага зэрэг уншиж өгье. Энэ ном нь хэрхэн өөрийнхөө байх вэ гэдэг нэртэй. Та өөртөө дуртай юу? Ихэнх хүмүүс өөртөө дургүй байдаг. Би олон жил хүмүүстэй ажиллаж тэдэнд сэтгэл зүй, оюун ухаан, сүнсний болон нийгмийн талаас нь туслахыг хичээж байсан. Энэ нь тэдний амьдрал дахь өөр олон асуудлуудын үндэс суурь болдгоо гэдгийг зарим хүмүүс мэддэг. Харин зарим нь энэ талаар огтхонч ойлголтгүй байдаг. Хүмүүсийн ихэнх нь өөрсдөө дургүй байдгийг олж мэдсэн нь миний хувьд маш чухал нээлт байсан. Өөрийгөө үгүйсгэх, тэрч байтугай өөрийгөө үзен ядах нь харилцааны олон асуудлуудын үндсэн шалтгаан болдог. Библи бол Бурханы харилцааны ном юм а гэдгийг би олж мэдсэн. Би Библиэс Бурхантай, бусад хүмүүстэй мөн өөртөөгөө харилцах миний харилцааны тухай сургаалыг олж авсан. Та өөртөөгөө харилцдаг гэдгээ та мэдэх үү? Магадгүй энэ талаар бодож үзээгүй бол та бодож үзээрэй. Магадгүй та зөвхөн хамт ажилладаг хүмүүстэйгээ хүүхдүүд хантайгаа харилцах харилцааныхаа талаар л боддог. Харин энэ талаар хизээж бодож байгаагүй гэж болох юм а. Харин та өөртөөгөө харилцдаг. Та өөр хэн нэгэнтэй харилцдагаас илүү өөртөөгөө итгэвтэй харилцдаг. Та хизээж өөрөөсөө зогтож чадахгүй. Тийм ээ, энэ инээдтэй сонсогдож байгаа бах. Гэхдээ бид таны явж байгаа газар бүрт та байдаг гэдгийг та ойлгох хэрэгтэй. Та бүхэл амьдралынхаа нэг өдрийн нэг секундэд ч өөрөөсөө зогтож чадахгүй. Тиймээс хэрвээ та өөртөө дургүй бол үнэхээр хөөрхийлөлтэй өрөвдмөр амьдралаар амьдарч байна. Та үнэхээр дургүй хэн нэгэн хүнтэйгээ нэг юм уу 2 цагийг хамт өнгөрүүлнэ гэдэг ямар өрөвдөлтэй байдгийг мэдэх үү? Би амьдралынхаа маш олон жилийн турш өөртөө дургүй байсан. Миний хувьд эцэг маань намайг хүчирхийлсэн тэр цагаас энэ зүйл эхэлсэн. Үүнээс үүдэн миний амьдралд ичгүүр гэгч зүйл бий болсон. Би өөрийнхөө хэн бэ гэдгээс ичдэг байсан. Түүний хийсэн зүйл нь миний буруу биш гэдгийг би ойлгодоггүй байсан. Тиймээс тэр үүнийг хийсэн надтай холбоотой надад л ямар нэг буруу зүйл байсан гэж би боддог байлаа. Хэрвээ та сэтгэл зүрхэндээ тийм их гүн гүнзгий хордсон бол түүний дараа таны хийх гэж оролдсон бүхэн тэр зүйлд хордож тэр зүйлийн нөлөөнд ордог юм а. Магадгүй та үүн шиг үнэхээр муу муухай зүйл тохиолдоогүй байж болох юм. Харин өнөөдөр та бидний амьдарч байгаа энэ дэлхий ертөнцид та яг байх ёстой шиг байна штэ гэсэн дуу хоолойг та заримдаа мэдэрдэггүй гэж юу? Хүн болгон ийм шахалт дарамтыг мэдэрдэг. Энэ нь та сэтгүүл дээрх загвар өмсөгч шиг харагдахгүй байна. Та тийм ч биш байна. Ийм ч биш байна гэсэн дуу хоолой бай тийм. Альва зүйлийг амжилтаар хинждэг нийгэмд тэрхүү хэмжүүрт
Хүрэхгүй байгаагаа мэдрэх нь хялбар байдаг бөгөөд ихэнх хүмүүсийн хийдэг дараагийн алхам нь тэд дажгүй гэж боддог хүмүүстэйгээ өөрсдийгөө харьцуулж эхэлдэг юм аа. Харин тэдэнд ч бас танд байдагтай адил зарим асуудлууд байдаг гэдгийг та мэддэггүй. Бид өөрсдийгөө тэдэнтэй харьцуулаад зогсохгүй. Бас тэдэнтэй адил болох гэж зүтгэдэг. Гэтэл үнэн хэрэг дээр тэдний ихэнх нь таныг хараад тань шиг болохыг хүсэж, тань шиг байхыг хичээж байдаг. Бидэнд бүгдэнд нь хүчтэй тал бий, бидэнд бүгдэнд нь сул талууд ч бий. Харин таны хийж байгаа хамгийн том алдаа бол та өөрийнхөө сул талууд дээр хамаг анхаарлаа хандуулсан тал оршиж байгаа юм. Мэдээж бид ёс суртахууны сул талууд буруу хандлагуудыг ялан дийлэхийн тулд Бурхантай хамтдаа ажиллаж чадна. Харин хэрвээ энэ нь бэлэг бол таны хийж чаддаг зүйл чинь Бурханаас ирсэн бэлэг бол мөн таны хийж чаддаггүй зүйл чинь бас Бурханаас ирдэг бэлэгтэй холбоотой. Та тэр сул дээрээ хамаг анхаарлаа хандуулж хүчийн ажиллаад ч дэмий юм аа. Учир нь та энэ хэсэг дээр 20% чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөө орой Жакью магтаал удирсан та чин сэтгэлээсээ баярлах хэрэгтэй. Учир нь хэрвээ би удирдсан бол та лав одоогийн хөшгөө тийм их баяртай байхгүй байх байсан. Харин би нэгэн эмэгтэйд баг зэрэг атаархах сэтгэл төрж байсан үе миний амьдралд байсан юм. Тэр гитар тоглодог, магтан дуу удирддаг, урлагийн маш их авьяастай, уран гартай, бас маш сайн гэрийн эзэгтэй байсан. Харин би бол өөр эмэгтэй байлаа. За, бид энэ талаар дараа илүү дэлгэрэнгүй ярьж болох байхаа. Би түүний хийдэг байсан зүйлүүдээс гитар тоглож сурахаар шийдсэн юм аа. Гэтэл нэг бэрхшээлтэй зүйл нь би сургуульд байхдаа дуу хөгжмийн хичээлд бараг л муу дүн авдаг байсан. Би жижигхэн богинохон хуруутай учраас гитарын даралт бүрд миний хуруунууд хүрдэггүй байсан. Тиймээс би зөвхөн номлохыг хүсээгүй, харин магтан дуулаад номлодог байхыг хүссэн учраас би гитар тоглож сурахад цагаа зарцуулж эхэлсэн юм аа. Олон хүмүүс юм байдаг. Тэд өөрсдийн хийж чадаж байгаа зүйлд сэтгэл нь хандаггүй. Тиймээс тэд өөрсдийн сайн биш ямар нэгэн зүйлийг хийхийг байнга хичээж байдаг. Надад дуучин юм уу хөгжимчин байх 20% л чадвар байсан. Харин хэрвээ би маш их хичээж их цаг зарцуулсан бол магадгүй эцсийн 40% чадвартай гитарчин болох байсан байхаа. Гэвч хүмүүс 40% чадвартай гитарчин хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Та миний ярьж байгааг ойлгож байна уу? Харин хэрв надад номлох төрөлхийн бэлэг байгаа бол өөрөөр хэлбэл надад Бурханаас бэлэг авьяас өгөгдсөн бол би 70% чадвартай эхлээд тэрхүү бэлэг авьяасаа хөгжүүлж түүний төлөө залбирч илүү сайн харилцах чадварыг суралцаж тэгээд магадгүй хэдэн жилийн дараа 90 эсвэл 100% чадвартай болж болно. Хүн бүр 90 болон 100% чадварыг хүсдэг. Харин хинч 20, 30, 40% чадварыг эрэлхийлдэггүй. Харин та өөрийнхөө сул талуудыг харж, өөрт чинь ямар нэгэн зүйл болохгүй байгаа учраас л тэр бэлэг авьяас танд байхгүй байна. Тиймээс Бурханы танаар хэлэхийг огтхонч хүсээгүй зүйлийг хөгжүүлэх гэж маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж бодхоосоо илүү танд бүр төрөлхөөс чинь өгөгдсөн сайн зүйлээрээ анхаарлаа хандуулж түүнийг хөгжүүлбэл хүн болгон 90 юм уу 100% чадвартай байж болно. Та бүхэн энийг ойлгов уу? Би өөрийгөө эгэл жирийн эмэгтэй байсан гэж боддоггүй. Эгэл жирийн эмэгтэй гэж яг ямар байдгийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л би тийм эмэгтэй биш гэдгээ мэддэг. Эгэл жирийн эмэгтэй гэж хэн бэ гэдг нь ердөө ертөнцийн төсөөлөл юм аа. Би хизээч хэн нэгэнтэй адил байгаагүй. Миний амьдралд өгөгдсөн дуудлагын улмаас би байнга ямар нэг байдлаар өөр байдаг. Бидэнд өөр чанарууд байдаг. Бидэнд өөр бэлэг авьяасууд байдаг. Хүмүүс өөр зүйл дуртай байдаг. Зарим хүмүүс эцэг ногоо тарих, ойж шидэхэд дуртай байдаг. Гэтэл би аль алинд нь дургүй, би дэлгүүр хэсэж гадуур хооллох дуртай. Би хувцас хийж өмсөх дургүй, харин худалдаж авах дуртай. Би ногоогоо шилэн савнд хийж даршлах дургүй. Би сайхан хоолтой ресторанд очиход хэн нэгэн хүн намайг хүлээгээд сууж байхад би дуртай. Олон зүйл санаа тавьдаг хүмүүс байдаг. Тэд хоол хийх дуртай, тэд юм оёх дуртай байдаг. Энэ үнэхээр агуу зүйл. Эзнийг магтъя. Харин бид бүгдээрээ нэг ижил зүйл дуртай биш байдаг нь бидний хувьд ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн үг биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
За тэгвэл баагч гэсэн чөлөөтэй амьсгалцгаая л та. Пастрын эхнэр бүхэн эмэгтэйчүүдийн цуглартыг удирддаг, төгөлдөр хуур дардаг байх ёстой биш ээ. Бид хүмүүсийг ийм хайрцагнуудад хийхийг хүсдэг. Тэгвэл та нар энэ амралтын өдрүүдэд ийм хайрцгийг эдлэн гарч ирээрэй гэж би хүсэж байна. Хэрв хэн нэгэн хүн таныг хайрцагт хийж, эсвэл танд зориулан хэв судгаад таныг түүн дотор он удаанжил цоожулж, та өөрийнхөө байх ёстойгоос өөрөөр байх гэж маш их хичээж, танд ямар ч баяр хөөр бүрэн дүрэн айдал байхгүй болж, харин танд эн чинь би биш шүү дээ. Би өөрийнхөө байх ёстойгоос өөрөөр байх гэж хичээхгүй. Харин Бурхны надад зориулсан зүйлийг би олж мэдээд түүнийг л бүх зүрх сэтгэлээрээ хийх болно гэж хэлэх зүрх зориг байгаагүй. Тийм хүмүүс энэ орой та бүгдийн дунд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Одоо Матай номын 22-ын 37 дугаар ишлэгийг уншицгаая. Эхлээд Матай 22-ын 36-ад Фарисеучуд Есүсээс хууль дах агуу тушаал нь аль вэ? Аль нь хөнгөн, аль нь хүндвэ гэж асуухад Есүс хариуд нь маш хүчтэй үгийг хэлсэн. 37 дугаар ишлэлд чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн бурхан эзнээ хайрал гэжээ. Дашрамт та энэ талаар бодоорой. Таны сэтгэл гэдэг нь таны оюун ухаан, таны хүсэл, таны сэтгэл хөдлөл юм аа. Тиймээс магтан дуулахдаа маш их сэтгэл нь хөдөлсөн хүмүүсийг бүү буруутгаарай. Учир нь Библиэд та эзэн бурхнаа бүх сэтгэлээрээ, өөрөөр хэлбэл бүх сэтгэлийнхээ хөдлөлөөр хайрал гэжээ. Та зөвхөн хөл бөмбөгийн тэмцээн үзээд эсвэл шинэ хувц өмсөөд л баярлаж хөөрөх учиргүй, харин бурханд баярлан хөөрөх учиртай. Мэдээж бид чимээгүй байж, гүн хүндэтгэлтэй байж болно. Энэ нь ч бас агуу бөгөөд гайхамшигтай зүйл. Харин энэ Бурхныг магтах цорын ганц арга зам биш юм. Тийм чин сэтгэлээсээ хүндэтгэн биширч сэтгэл нь хөдөлж байгаа хүмүүсийг буруутгах би дургүй. Харин таны эргэн тойронд хинж хийж сонсож байгаа зүйлдээ баярлаж хөөрөхгүй байхад та тийм байх гэж тэгтлээ их хичээх хэрэггүй. Мэдээж бид өөрсдийгөө удирддаг, харин алга таших, гараа өргөх, үсрэх, баг зэрэг суух, чуулганд байгаадаа баярлан хөөрөхөд буруу зүйл огтхонч байхгүй юм аа. Тэгэд Есүс чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа өөрийн бурхан эзнээ хайрлаа гэд 38 дугаар ишлэлд энэ бол хамгийн агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн гэсэн байна. Бурхныг хайрлах нь бидний хийх ёстой хамгийн эхний бөгөөд хамгийн чухал зүйл. Хоёрдугаар та өөрийгөө хайрлахын адил хөршөө хайрал. Та өөртөө хайртай байдаг шигэ хөршөө хайрал. За тэгвэл юу гэж? Хэрвээ та өөрийгөө хайрладаггүй бол өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хэрвээ та өөртөөгөө таарч нийцдэггүй бол өөр хэн нэгэнтэй таарч нийцэхгүй. Хэрвээ та өөртөөгөө сайн харилцаатай биш бол та амьдралдаа өөр бусад хүмүүстэй сайн харилцаатай байж чадахгүй. Таны зүгээс хорвоо ертөнцид өгч чадах хамгийн агуу бэлэг бол та өөрөө бүх талаараа эрүүл байх. Бие махбодын хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл санааны хувьд. Хэрвээ хэн нэгэн хүн өөртөө дургүй байдаг бол энэ нь сэтгэл зүйн хувьд өвчлсөнтэй адил зүйл гэж би үздэг. Бурхан биднийг энэ амьдралдаа ийм байгаасаа гэж хүсдэггүй. Та өөрийнхөө талаар сөрөг бодолтой байх ёсгүй. Энэ нь би яагаад шашинлаг байдалтай тэмцэх ёстой өөр нэгэн шалтгаан юм. Учир нь шашинлаг байдал нь таны гэм буруутайг тань мэдрүүлж, үргэлж дагаж байх хууль дүрмүүдийг танд нэмж өгдөгөө. Тиймээс та өмнө байснаасаа долоон дор зүйлийг мэдэрдэг юм аа. Миний номлож байгаа үг бол хүчтэй үг бөгөөд энэ нь таны амьдралыг засан чиглүүлнэ. Харин та эндээс гараад энд орж ирэхээсээ илүү сайн зүйлийг мэдрэх болно. Амен. Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрал, хөршөө өөрийн адил хайрал. 1-р Петр 3-р бүлгийг харцгаая.
Энэ нь өнөөрөө бидний ярьж байгаа сэдвтэй холбоотой хоёр гол ишлэл юм. Нэгдүгээр Петр 3:11. Энэ нь 10 дугаар ишлээс эхэлж байна. Амиа хайрлаж сайн өдрүүдийг үзхийг хүсдэг хүн бузар муугаас хилээ залмихийн үгсээс уруулаа хорж байлвал бусад хүмүүс таны талаар юу гэж хэлсэн нь эсвэл та юу гэж боддог нь эсвэл чөтгөр таны талаар юу гэж хэлж байгаа нь чухал биш. Харин Бурхан таны талаар юу гэж хэлсэн нь үнэхээр чухал юм. Израильчууд Канаануудыг туршиж үзэхээр яваад буцаж ирэхдээ тэдний ихэнх нь бид үүнийг хийж чадахгүй. Тэнд авраг биетэй хүмүүс байна. Тэд биднийг ялна гэж хэлсэн. Библи тэдний авчирсан мэдээ эзний чихэнд бузар муу байсан гэж өгүүлдэг. Тэд бузар муу мэдээг авчирсан. Хэрвээ бид сөрөг үзүүлийг ярьж байгаа бол энэ нь бузар муу мэдээ юм аа. Тиймээс тэрээр хэрвээ чи сайн өдрүүдийг үзхийг хүсвэл хэрв чи сайхан амьдрахыг хүсвэл гэжээ. Мөн тэрээр чи үнэхээр өрөвдөлтөй нөхцөл байдал байсан ч чи сайн өдрүүдийг харж чадна. Харин чиний хийх ёстой зүйл бол бузар муугаас хилээ хамгаалах явдал юм аа. За цааш нь 11-р эшлэл үргэлжлүүлэн бузар муугаас эргэж сайныг үл амар тайвныг хай. Тэгээд үргэлжлүүлэн Бурхантай өөртөөгөө дэрэгдэх хүнтэйгээ амар тайван харилцаатай байхаас гадна түүнийг мөшиг амар тайвныг мөшиг гэжээ. Тэгэхээр бид эндээс хоёр зүйлийг харж байна. Нэг нь өөрийгөө хайрл гэсэн бол нөгөө нь өөртөөгөө амар тайван харилцаатай бай гэж байна. Та Бурхныг хайрлаж амар тайван харилцаатай байх хэрэгтэй. Мөн та хөрштөөгөө амар тайван харилцаатай байх хэрэгтэй. Мөн хөршөө хайрлаж, та мөн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Мөн өөртөөгөө амар тайван харилцаатай байх хэрэгтэй. Өнөөрөө энд байгаа хүн бүрд ийм асуудал байхгүй байж болох ч телевизээр үзэж байгаа дэлхийн сая хүмүүсийн дунд өөрийгөө төвчж чаддаггүй, өөртөөгөө цаг үргэлж дайдаж байдаг, буруу хийсэн бүхнээ алдсан болгоноо өөрийнхөө сул тал бүрээ тооцож байдаг хүмүүс байгаа гэдгийг би Бурхны сүнсээр мөн он удаан жилийн үйлчлэлээсээ өөрийнхөө туршлагаасаа мэдэх билээ. Та ийм зүйлүүдийг хийснээрээ чөтгөрийг баярлуулдаг юм аа. Учир нь та сатанд боломж өгснөөрөө танд өгөхийн тулд ирсэн Есүсийн тэрхүү амьдрал байхгүй байх болно. Та нарын зарим нь өөртөөгөө амар тайван харилцаатай болох хэрэгцээтэй байгаа. Та өөрийнхөө хийсэн алдаа бүрийн төлөө уучлал гуйх хэрэгтэй. Та гуйгаад зогсохгүй, гуйгаад л байх хэрэгтэй. Тэгээд үүнийг хүлээж аваад л байх хэрэгтэй. Хүлээж авах. Би шашинлаг байдлын талаар олонтаа тунгаан боддог. Шашинлаг байдал гэдгээр миний юу хэлэх гээд байгааг та нар ойлгож байна уу? Сүнслэг ач холбогдолгүй, харин шашинлаг мэт зүйлс байдаг. Жишээлбэл өөрийнхөө талаар муугар бодож өөрийгөө дорд оруулах нь даруй бөгөөд шашинлаг санагддаг юм аа. Би тийм ч сайн хүн биш. Би муу үн цэнтэй биш. Бурхан намайг хүлээн авсан учраас л би ивэгдсэн. Энэ нь үнэн хэдий ч хамгийн гол нь та Христийг аврагчаа болгон хүлээн авах тэр даруйд та шинэ бүтээл болсон. Та өмнө нь байсан тэр хуучин хүн биш болсон. Та Христийн дотор шинэ бүтээл болсон. Хэрвээ та шинэ бүтээл болсон юм бол яагаад хуучин бүтээл мэд явсаар байх ёстой вэ? Тиймээс бид залбирахтаа хүртэл заримдаа шашинлаг маягаар залбирдаг. Лук 18 дугаар бүлэгт нэгэн фарисей хүн хэрхэн залбирсныг та мэдэх үү? Өө Бурхан минь, би бусад хүмүүстэй адил биш учраас тань талархъя. Учир нь тэр бусад хүмүүсийн адил ийм чимийг, тийм чимийг хийдэггүй байсан. Өө Бурхан минь, намайг уучлаач. Библиэд тэр өөрийгөө даруй болгосон тул зөвтгөгдвөө гэсэн байна. Харин Библийн өөр нэг хувилбарт фарисей хүн өөртөө залбирч байсан байдаг. Тэр Бурхантай ч яриаггүй, харин өөрийнхөө яриаг багтан бишрэхийн тулд ярьж байсан юм. Юу гэж би шудраг байх ёстой. Намайг үйлчилж эхэлсэн эхний үеүүдэд Бурхан надад энэ зүйлийг зааж сургасан. Би
Өрөөндөө яг л үүн шиг залбирд өгсөн. Би залбирч байхдаа уран яруу үгээр түүний сэтгэлийг татахыг хичээх хэрэггүй гэдгийг маш сайн ойлгосон. Бид залбирх үедээ сонсогчдтой биш, Бурхантай холбогдох ёстой. Тиймээс та ердөө чин сэтгэлээсээ энгийнээр залбир. Тэгээд түүнийг хүлээж ав. Энэхүү шашинлаг байдлыг, энэхүү шашинлаг бодол санааг, шашныг Бурхан үүнийг шаарддаг гэж бидний боддог зүйл нь ихэнхдээ Бурханы шаарддаг зүйл биш байдаг хэмээн тодорхойлж болох юм аа. Аз жаргалтай амьдрал, баяр хөөр зэрэг бүх зүйлээ золиослохыг тэр биднээс хүсдэг гэж бид олонтой бодсоор л байдаг. Хэдийгээр Библи золиосын тухай илүү сайныг авахын тулд мууг орхих, хувиа хичээхгүй байх зэргийн талаар өгүүлдэг ч энэ нь та алдаа хийсэн бол дараагийн 3-7 хоногийн турш өөрийгөө зодож жанж гэсэн үг биш юм аа. Харин хэрвээ та алдаа хийсэн бол чин сэтгэлээсээ гимшээд цааш үргэлжлүүлэх эрх чөлөөтэй энэ нь чөтгөрийг баярлуулдаггүй. Тэрээр биднээр тааруухан байсны төлөөсийг 7 хоногийн турш төлөвлөхийг хичээдэг. Залбирчхаа таны хийх ёстой зүйл бол хүлээж авах. Өө, Бурхан минь, би тийм ч сайн хүн биш. Өө, Бурхан минь намайг өөрчил. Өө, Бурхан минь намайг өөрчил гэж залбирчхаад дараагийнх нь өдөр нь дахиад л өө, Бурхан минь намайг өөрчил, Бурхан минь намайг өөрчил. Энэ нь шашинлаг гэдгийг бид мэддэг. Харин би залбирч байхдаа нэг зүйлийг сурсан. Библиэд гуй хүлээж ав. Тэгвэл баяр хөөрөөр бэлхэх болно гэж хэлдэг. Гуй тэгээд хүлээж ав. Тэгвэл баяр хөөрөөр бэлхэх болно. Тэгвэл та эцэг минь ээ, миний хийсэн нүглийн төлөө та намайг уучлаач. Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Эзэн, энэ нь зөв зүйл биш гэдгийг би мэднэ. Хэрв та надад туслахгүй бол би үүнийг дахин хийхгүй гэж амлаж чадахгүй. Би таныг түшмээр байна. Танаас хамааралтай баймаараа илүү өсөж хөгжмөр байна. Би одоо таны өршөөлийг хүлээн авч байна. Би нэгүслийг хүлээн авч байна. Би таны уучлалыг хүлээн авч байна гэж хэлээрэй. Дараа нь би ихэнхдээ хэсэг чимээгүй байж байгаа түүнийг хүлээн авдаг. Би түүний хайрыг хүлээн авлаа. Би шинийг хэллийг хүлээн авлаа. Баярлалаа эзэн минь ээ. Харин одоо би Бурхантай зөв харилцаатай байж чадна. Би өөртөө зөв харилцаатай байж чадна. Мөн хүн болгонтой зөв харилцаатай байж чадах болно. Байнга гэм буруутай гэсэн мэдрэмжийг тээж авдаг учраас маш өрөвдөлтэй байдалд байдаг хичнээн хүн байдгийг та мэдхүү. Тэгвэл би тань нэг зүйлийг хэлье. Зарим хүмүүс гэм бурууд донтсон байдаг. Хэрвээ буруутай гэдгийг мэдрэхгүй бол зөв байдлыг мэдэрдэггүй. Энэ байшин дотор тийм хүн байна уу? Хэрвээ хүн эрх чөлөөг өгсөн бол тэр хүн эрх чөлөөтэй. Бурхны сүнс байгаа газар эрх чөлөө байдаг. Бид хизээч өөрсдийн эрх чөлөөг нүгэл үйлдэх зөвшөөрлийн бичиг болгон ашиглаж болохгүй. Мөн та хэн нэгний хүний танд зориулан хийсэн жижигхэн хайрцагт амьдарч болохгүй. Энэ бол бүх зүйлийг хийх ёстой арга зам мөн гэдгийг байнга өөртөө хэлж бай. Хэрвээ бид үүнийг энэ маягаар хийхгүй бол энэ нь бидэнд таалагдахгүй төдийгүй Бурханд ч бас таалагдахгүй. Хүмүүс ийм зүйл хийхийг бүү зөвшөөр. Галаат 5:1 дээр Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм аа. Хүмүүс ийм зүйл хийхийг бүү зөвшөөр. Та тэр байдлаас гарах замынхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Би өнөөдөр таныг амьдралаа хайрал, өөрийгөө хайрал хэмээн урамшуулж байна. Тэгвэл та бусад хүмүүст хайраар хүрч чадах болно. Би хөгөд байхдаа гол өдөж орхилсан. Бүр хаягдсан нэгэн байсан. Намайг орхиод явсан тэр газар. Би бэлгийн хүчирхийлэлд өртөж бас маш их зодолдог байсан. Надад үндэ бэрхшээлтэй хэцүү амиа хорломоор санагддаг байсан. Нэг өдөр би цаашид ингэж үргэлжлүүлэх ямар ч хэрэг алга гэж бүр шийдсэн байсан. Тэгээд би совог сольж зургатаа гүйлгээ харж байсан. Зургатаа Джос Майер гарч байлаа.
Тэгэд түүний үйлчлэл болон сургаал ном бас нэвтрүүлгээр дамжуулан энэ бүхэн өнгөрөө атсан даа. Бидэнд тэрхүү амжилттай явдал тохиолдоогүй байсан бол үдээд би яг хэн болсон шигээ болохгүй л байсан байх л та. Эдгээр хийж байгаа зүйлээ ч хийж чадахгүй л байх гэсэн. Өөрөөр хэлбэл аврагч эзэн бүхнийг хийж чадна гэдэг нь гарцаагүй юм аа гэдгийг л би хэлэх гэсэн юм. Хэрв чи өөрхийн нэг туслах юм бол үнэндээ чи өөртөө илүү их тусалж байгаа хэрэг гэдгийг би туулж байгаа энэхүү амьдралынхаа үеэр дахин сонсож байлаа. Түүнийг сонсоход ер нь бурхан хүмүүст хамтан ярьж байна гэж надад санагддаг. Тэр бол Бурханы үйлчлэгч. Тэр дэлхийн бүх хүмүүст Бурханы үгийг тунхагладаг. Эцэст миний хэлээр ярьдаг хэн нэгэнтэй би явж ирсэн. Би үргэлж хаан эрэг хийж байсан тэр юмны талаар надад хэлэх боломжтой нэгнийг би олсон юм. Тэр ямиг жихэн боддоор нь байлгадаг. Түүний номлыг ойлгоход хэцүү биш л дээ. Би өөрийгөө бурханд ямар үнцэнтэй эрхэм юм бэ гэдгийг ойлгож авлаа. Би ямар чухал ач холбогдолтой гэдгийг бурхан надад харуулсан. Би түүний эренгүй нэгэн сэтгэлийг хуваалцаж чадна. Бид өвчин зөвхөлт хүүхд насны асуудлыг шаардлагатай болж байгаа. Үүнийг зохицуулах бид хин нэгэнд нэг хэрэгтэй. Бас өнөөдөр үг анхаарлаа төвлөрүүлсэн бид хаашаа хэрхэн явах харах шаардлагатай болно. Миний бүх асуултанд их хариулт сууж байдаг. Тэр хязгаарч намайг онгохгүй гэдгийг би мэднэ. Би өөртөө итгэлтэй, урам зоригтой байна. Би дахин тулааны талбартаа нүүр тулж чаднаа гэж бодчих. Бурхан надтай хамт байгаа. Түүний хайр болон түүний оршихуйг хүлээж авах нь миний хувьд ирээдүйрөө урагшлах маш том хэмжээлшгүй алхам юм. Үүнд бид бүхний оролцоо бий. Бид бүхэнд оногдсон хувь бий. Бүх дэлхийгээр явж сайн мэдээг бүх бүтээл тунхаглах нь хүн бүрийн үүрэг даалгавар билээ. Зөвхөн цөөн хэдэн номлогчдын биш. Хүн тус бүрийн үүрэг.